ингээд дэлхийн ертөнцийн 408 зохиост ажиллаж амьдарч байгаа бүх монголчуудаа 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн мэндийг дэвшүүлэн айлтгая. Чикаго хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа Чикагогийн Монгол бизнесийн зөвлөлөөс дөрөвдөг жилдээ зохион байгуулж байгаа энэ арга хэмжээнд хүрэлцэн байсан та бүхэндээ дахин баярлалаа илэрхийлээ. Энэ их том айлыг түүчээж авч яваа захирал Баатар Жавын их хотыг та бүхэнтэйгээ уулзуулъя. Тэгээд за сайхан шинжлэх гэж байна уу та? Сайхан шинжлэх гэж байна. Сайхан шинжлэх гэж байна уу? Тэгээд өнөөдрийн энэ та бүхний зохион байгуулж байгаа арга хэмжээнд дотор бараг 800 гаруй хүн дөнгөж одоогийн байдлаар ирж ороод гарлаа шүү дээ. Өглөө 10 цагаас онгоосноос хойш. За одоо яг хэдэн цаг болж байна те? 3 цаг. Гэхэд 800 гаруй хүн ирлээ, явлаа. Та бүхний зохион байгуулсан нээлтийн арга хэмжээд сонирхлоо. Энэгээр бас худалдаа 8 өргөн дэлгэр сайхан хийлээ. Одоо ч бас хийж байна. Тийм ээ. Тэгэхээр ер нь яг энэ арга хэмжээг зохион байгуулах гэдэг санаа 4 жилийн өмнө мэдээж төрсөн байгаа. Яг гол зорилго чинь юу байсан бэ? Энийг энэ хамт олондоо хэлж байгаа юм. За. Өнөөдөр энэ цагаан сарын экспо үзлээ хугацаанд ирж оролцож байгаа, худалдаа авалт хийж байгаа, энэ үйл ажиллагаанд бас оролцож байгаа, спонсорлж байгаа байгууллагууд, тэгээ энэ урлаг соёлынхан ер нь манай энэ арга хэмжээ зохион байгуулж байгаа ажлын хэсгийнхэн бол энэ олон волонтер хүүхдүүд байна. Энэ бүхэн энэ арга хэмжээнд орж байгаа бүх хүмүүстээ чин сэтгэлээс Чикаго монголчуудын бизнесийн зөвлөлийн нэрийн өмнөөс болон өөрийнхөө өмнөөс чин сэтгэлийн талархлыг хийж баярлалаа гэж хэлмээр байна. Юуны өмнө. За Чикаго монголчуудын бизнес зөвлөл бол одоогоос 4 жилийн өмнө буюу 2022 оны 10 сарын 2-нд нээлттэй хийж байсан. Саяхан мэд санагдж байгаа бол 4 жил болж байна. Чикаго монголчуудын бизнес зөвлөл маань бол төрийн бус байгууллага, гишүүнчлэр тогтдог Illinois мужийн Чикаго хотод бүртгэлтэй байгууллага байдаг. Анх бид 13 гишүүнтэйгээр эхэлж байсан бол одоо 30 гаруй гишүүнтэй байгаа. Манай байгууллагын үндсэн зорилго бол гишүүн байгууллагуудынхаа эрх ашиг хамгаалах, бизнесийг дэмжих, гишүүн байгууллагуудаа хооронд уялдаа холбох, түншлээд гадаад улсуудын төрийн бус байгууллагуудаа хамтран ажиллах энэ бол манай нэг үндсэн зорилгын нэг байдаг. Энээс гадна бол ер нь монголчуудтайгаа Монгол байдаг бизнес эрхлэгчтэйгээ хамтран ажиллах ер нь гүүр болж өгөх тэр ажиллагаа энэ бол манай хэтийн зорилго байдаг юм аа. Тэгээ энэ ч утгаараа бид нар өнөөдрийн үйл ажиллагаа бол Чикаго монголчуудын бизнес зөвлөлөөс жилд явдаг 20-30 ажлын нэг л хэсэг юм л да. Тэгэхээр энэ олон ажлын ард гардаг энэ баг хамт олон энэ бол багийн тоглолт байдаг. Тэгэхээр энэ арга хэмжээ маань улам өдрөөс өдөрт жилээс жилд болоод өргөжж байна. Таны асуултанд хариулахад бол анх бид 4 жилийн өмнө энэ цагаан сарын үзэсгэлэн худалдаа хийжсэн. Энэ ямар учиртай вэ гэхлээр SBS Express бол урд нь манай SBS Express компани бол манай Чикаго монголчуудын бизнес зөвлөлийн нэг гишүүн, тийм цоохоо маань бол тийм ээ удирц зөвлөлийн гишүүн байгаа. Тэгэхээр гишүүнээ дэмжин гэдэг чинь бол одоо энэ цоохог урд нь хийжсэн үйл ажиллагааг дэмжих үүднээс цоохоо өөрөө санал тавиад энэ бол энэ сайхан арга хэмжээг цааш нь улам өргөн хүрээтэй болгож олон хүнд хүртэх. За цаашлаад бол одоо Монгол туурагтан гэж ярихаар боллоо. Өнөөдрийн харахад бол бүрээ талмаг тийм ээ Киргиз тэгээд Азийн бусад орныхан бай тийм ээ Солонгос байна, одоо Хятад байна. Тэгээд Европын олон одоо төрийн бас байгууллагын төлөөлөгчд ирсэн байна. Тэгэхээр энэ бол улам өргөжөөд тийм ээ энэ Монгол туурагтны юутай боллоо ш сар хүрээтэй болохын эхний шийдвэр боллоо. Зөвхөн цагаан сар зориулсан үзэгсэн худалдаа төлөвөө энэгээрээ дамжуулаад бас Монгол соёлоо өнөөдөр ингээ энэ тоглож байгаа, дуулж байгаа, бүжиглж байгаа бидний ирээдүй болсон хүүхдүүдийн маань урлагийн тоглолтоор ч гэсэн энэ хурж ирсэн бүх зочид маань Монгол гэж ийм дуу байна, Монгол гэж ийм соёл байна, ийм уламжлал байна гэдгийг бас давхар хараа явж байгаа. Бас соёлоо түгэн танилцуулж байгаа бас нэг том хэлбэр. Тэгэхээр ер нь Монгол өв соёлоо яаж уламжилж үлдээх вэ? Хэдийгээр хэлийн чандад байгаа ч гэсэн яг Монгол нутагтаа байгаа юм шиг байх тэр энэ уур амьсгалыг л бүрдүүлэх гэж бид хичээсэн энэ баг хамтлан ажилласан юм л да. Тэгээд өнөөдөр үр дүн нь гарч байна. Тэгээд энэ олон хүмүүс ирсэн байна тий. Та бүхэн өнөөдөр энэ яг арга хэмжээнээс жинхэнэ монголоо мэдэрсэн, монголоороо омгишсэн тийм гоё таашаалыг авч чадж гин үү?
баярлалаа. цагаан энэ амсуу айлмасаа уутгаа ямар вэ? За баярлалаа ямар эсвэл зарчмын сэтгэл бол гоё л байна. Их баярлалаа. Тэгээд ер нь цохогийнхаа SBS Express-ийн манай гишүүний хийжсэн санаачилсан цагаан сарын экспо үсгэлэн худалдааг бол ийм өргөжөөд 4 дахь жилдээ болж байна. Дараа жилээс бид улам л том болох байх, тийм үрээтэй хийх байхаа. Тэгээд олон түмний дэмжлэг тусалцаагаар л энэ болж байгаа шүү. Энэ бол тэгээд яг үүндээ багийн тоглолт байна. Тэгээд баярлалаа. Ер нь би сая энэ дотор ингээд явлаа. Тэгээд зарим бизнесүүд мань дөнгөж анх удаага оролцож байгаа бизнесүүд байна. Гэхдээ зарим нь бол одоо яг танай байгууллагын гишүүн болсон байгууллагууд байна. Тэгээд хэрвээ яг одоо өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байгаа энэ хувь бизнес болоод тийм ээ Монголоос ирсэн, Мичиганаас ирсэн, Теннессигээс ирсэн, Спрингфилдээс ирсэн тийм бизнесүүд энэ дотор байна. Хэрвээ тэр хүмүүс танай байгууллагын тэг зөвлөлийн гишүүн болёо гэвэл гишүүнчлийн ямар одоо хувилбарууд байна, ямар боломжууд байна гэдгийг танай сайхан хэлж өгч. За тэгэхээр манай байгууллага бол гишүүнчлээ тогтдог байгууллага байгаа. Тэгээд ер нь бүх байгууллагуудад бол манай үйл хадгалт нээлттэй. Тэгээд ер нь бол бидний явуулж бүх үйл ажиллагаа болвол одоо Чикаго хот Иллинойс мужи болон бусад мужууд тэгээд түнчлэн Улаанбаатар Монголд байгаа олон бизнес хэрэгчлээ биднийг дэмжиж тэгээд түрүүн хэлснээр Чикаго мужид бизнес зөвлөл маань ийм өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг энэ гишүүнчлэл маань зэрэг дагаад бол одоо нутаг хязгаар гэж бидэнд байхгүй. Одоо бид нар Монголоос гишүүнчлэлтэй болсон байна. Бүх мужаас бид нар гишүүнчлэл байна. Тэгэхээр манайх байгууллага маань гишүүнчлийн албатай. Тэгээ гишүүнчлийн албанд хандаад за өнөөдөр бол энэ ханны цаана манай офис байрлалцсан байгаа. Тэгээд энэ интервьюний дараа бидтэй уулзаад манай байгууллагынхаа ер нь ямар юутай учраас буюу ямар шалгуураар бид нартай эсдгийн тэгээд төлбөрийн асуудал тийм ээ ямар үүрэгтэй ямар хариуцлагатай тэгээд ер нь бол бидэнтэй нийцснээр тэр байгууллага буюу тэр бизнесмен яаж цаашаа хөгжихийн бусад бизнесүүдэд яаж холбогдох юм гэдэг энэ бүх арга зам гүүр тийм ээ тэр бүгдийг бол бид тайлбарлаад хэлдэг өгнө. Энэ бол зөвхөн сайн дурын үндсэн дээр тийм ээ гишүүн болох гишүүнчлэл болдог юм шүү гэж хэлмээр байна. За баярлалаа. Тэгээд энэ байгаа Монгол ахын дүүстэй танилцуулахад бас та өнгөрсөн оны намар тийм ээ 8 сард Монгол улс Улаанбаатар хотод аялаад ирсэн. Тэгэхдээ бас энэ хоёр одоо улсын хоорондын олон бизнесүүдтэй уулзсан. Тийм ээ хөдөө орон нутгаар байгаа Улаанбаатарт байгаа. Тэгээд танай байгууллагын бас нэг гол зорилгын нэг болвол тийм ээ Улаанбаатар тэгээд гадаадд байгаа болон Монголд байгаа тэр хоёр бизнесийн хооронд нь шууд холбож өгөх тийм зорилготой. Тэгэхээр тэрнээс та нэг жоохон дэлгэрэнгүй мэдээлэл энэ өнөөдөр ирсэн болоод энэ интернетээр одоо бид лайв шууд үзэж байгаа учраас дэлхийн монголчууд тийм ээ хаанаас танай байгууллагатай хамтран ажиллаж болно гэдэг энэ гарцыг та нээсэн байгаа учраас тэр мэдээлэл жоохон дэлгэрэнгүй яриа шүү. Тэр уулзалтын гол үр дүнг хэлж өгөөч. За тэгээ өнгөрсөн оны 8 сарын 22-нд Улаанбаатар хотод худалдаа аж үйлдвэрийн тагинтай манай Чикаго монголчуудын бизнесийн зөвлөл очир төв нийлээд Монголд хамгийн анхны хэлийн чандад ажиллаж амьдардаг яг тодтогоо хэлэх юм бол Америкийн нэгдсэн ажиллаж амьдарч байгаа бизнес эрхлэгчид Монголынхаа бизнес эрхлэгчтэй нүүр тулсан тийм уулзалт болсон юм аа. За энэ бол нөгөө гүүр болно гэдэг бидний зорилгын эхний алхам байсан. Тэгээд Монгол бизнес эрхлэгчид маш сайхнаар хүлээж авсан. Яагаад гэвэл энэчээс манай бүтэн баг очсон байгаа. Элчин сайд Батбаяр өөрөө очсон. Миний бие тэгээд энэ манай жавхлан CPA тийм ээ. Санхүүгийн мэргэжилтэн тэгээд хуулийн зүгээс онлайнаар манай Дука баяр жаргал оролцсон. Тэгээд манай Инүүхэнд ууган баяр өөрөө бичлээ орсон. Өөрөөр хэлбэл бид бүтэн багаараа Монголд очсон. Тийм учраас тэнд ингээд ярилцлага хийхэд Монгол бизнес эрхчлэлд тулгарч байгаа асуудал бол энэ Америк руу гарахад юу хэрэгтэй байдаг юм бэ? Хамгийн түрүү бизнесийн орчин байна. Хуулийн ямар үүдтэй байдаг, визний асуудал ямар байдаг, тийм ээ. Тэгээд татварын асуудал ямар байдаг. Тэгээд нэг бизнес яаж явагдав ингээд тэгэхээр бүтэн багаараа очсон учраас хүмүүсийн асуудал шууд нүүр тулсан хариултыг өгсөн учраас Монгол бизнес эрхлэлд маш их бэлэгшээж ирсэн. Ягаад тийм л юмыг тэр хүмүүс хүсэж ирсэн юм бэ? Энэ бол анхных нь улсандаа хашууд бүртэлтэй байгаа. Тэрнээс тэр уулзалтаас улбаалууд бид маш их
юутай холбоог тогтоосон. Өнөөдрийн энэ өргөн дэлгэр болж байгаа чинь бас л энэтэй бас холбоотой Монголын одоо үйлдвэрлэгч тийм ээ одоо үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлэе гэж одоо бид тийм ээ үрээд хүлээж аваад тэгээд Америкийн нэгдсэн улс руу яаж Монголынхаа үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг оруулж ирэх вэ гэдэг тэр гарцыг л бид нар нээж өгч байна л да. Өнөөдөр бол маш их бүтээгдэхүүн биш Монголын биш ноос ноолгон бүтээгдэхүүн гар урлал ерөөсөө байхгүй манай энд байхгүй байгаа шүү дээ тийм ээ. Манайхаас Улаанбаатараас дутхгүйгээр одоо үйлчлэн худалдааг өнөөдөр бид нар технологиуд зохион байгуулж шүү дээ. Ирж байгаа хүмүүс, явж байгаа хүмүүс мэн худалдан авагч. За тэгээ гэртээ суугаад үзэж байгаа зөндөө олон монголчууд байна байж байгаа. Бага тийм. Тэр утгаараа бол яг Монголд байгаа юм шиг тийм уур амьсгалыг тийм орчныг л бид нэр бүрдүүлэх гэж хичээсэн. Тэг одоо хүмүүс одоо хүрсэн байхаа гэж бодож байна. Энэ бол багийн тоглолт байсан маш олон хүний ууггүй хөдөлмөр шүү. Ер нь бол одоо ажлын хэсгийнхэн 2 сарын өмнөөс эхэлж энэ ажил базааж эхэлсэн. Тэг одоо ажил бол яг эд дундаа явж шүү дээ тийм. Тэгэхээр яа баярлалаа. Одоо нэгэн тэмдэг энэ чинь одоо 3 цаг аль хэдийн өнгөрчтэй тийм ээ зөндөө олон одоо монголчуудын маань ирэх явах урсгалууд энэгээр орж ирлээ. Тэгээд маш олон гоё бизнесүүд байна. Тийм ээ гоё чимэглэлийн, чулууны, за ноодуурын бүтээгдэхүүний, цагаан эдэний, за одоо боокуки тавгийн эдэний гэдэг маш за дээрээс нь одоо гар урлалын, бүр дээрээс нь тодруулж яваад бас одоо гоё уран зургийн үзэсгэлэн бодлоо гарч ийн шүү дээ. Тэгэхээр энэ олон хүмүүсийг нэгтгэх, энэ олон хүмүүстэй харилцаа мэдээлэл тогтоож нэг доор ингэж зохион байгуулна гэдэг бол бас яахгүй л одоо багийн ажил. Тэгээд үнэхээр танаа баг бас гоё шилдэг байна. Дөрвч жилдээ бол бас аягүй сайхан өргөн дэлгэр зохион байгуулаад жил ирэх тусмал нэмэгдэж байна. Жил ирэх тусам оролцож байгаа байгууллагуудын маань тоо нэмэгдэж байна тийм ээ. Тэгэхээр танаа хамт олондоос амжилт хүсье, баяр хүргэе энэ олон монголчуудынхаа өмнөөс. За баярлалаа. Тэгээд Чикаго монголчуудын бизнес зөвлөлийнхаа хамт олонны өмнөөс болон хувьяасаа энд оролцож байгаа бүх хүмүүс, байгууллагууд, хүмүүс, зорчид бүгдэнд нь баярлалаа. Тэгээд энэ сайхан үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцоод тийм ээ. Тэгээд ирж байгаа сар шиндээ эрүүл сайн сайхан байхын үлзийтэй эрүүлийг дэвшүүлье. За их баярлалаа. Бүх монголчуудынхаа өмнөөс Чикагодох Монгол бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч тэргүүн их баттай баярлалаа. Ингээд эдний хамт олон ч гэсэн бүгдээрээ гарч байгаа морин жилийн хурцтай, хэмэр дундаатай олз ашиг нь өөдөө дэшээ бадарсан ийм сайхан одоо ажил үйлсээрээ тэргүүлсэн хамт олон болох хүсье өрөөё. Иллинойс болоод Америкийн одоо шилдэг төрийн бус байгууллагын шагналыг аваасай гэж хүсье өрөөж байна. Өрөөл батар шуулдаг бай. За баярлалаа. За баярлалаа. Сайн байцгаана уу? Таны нэр хин гэдэг вэ? Миний нэр Ганцар гэдэг. За та өнөөдөр ямар бизнес төлөвлөж хурж ирж байгаа вэ? За би одоо хэвс байна. Монголд үйлдвэрлэсэн манай Эрдэнэт үйлдвэрийн хэвс. За тэгээд халуун сав. За тэгээд сүү үйлдвэрийн сүү уцаад компани одоо Аруул, цагаан эдээ. За тэгээд Арц одоо монголчуудын одоо өргөн хэрэглээний тийм бараанууд л байна те. Сангийн бокер, 8 тахил. За тэгээд Монголын ус төвчөө гэдэг ном гэх мэтийн тэгээд янз бүр календар гэдэг одоо тийм ээ. Тиймэрхүү юмнууд зарж байгаа. За зөв. Би бас сая өнөөдөр ингэж явж байгаа номын дот авчаачаа хүү Монголын нот авсан шүү дээ. Авчил та гэж би сая бас авсан. Тэгвэл та өмнө энэ ивентэд хурж ирж байсан уу? Энэ хурж ирж бизнес өмнө юм зарж байсан өмнө нь? Би өмнө 2 удаа ирсэн. Энэ жил одоо 3 дахь ирж одоо ингээд энэ хөдөлтөнд энэ арга хэмжээнд оролцож байна та. Та ер нь дараа жил дахиад хурж ирнэ гэж бодож байна уу? Боломж гарвал олж ирэх санаал байна. Бас. За зөв. Өмнө 2 дахь ярьжсэн юм шүү дээ тий. Өмнөх удаас одоо энэ удааг хамаагүй гой болсон гэж бодож байна уу? Арай дутуу байсан гэж бодож байна уу? Ер нь ямар хөө болсон гэж бодож байна? Жилийн ирэх болгонд л улам одоо зохион байгуулалттай илүү олон хүнийг хамруулсан ийм сайхан арга хэмжээ болж байна. Энэ жил бол их сэтгэл өндөр байна. Их олон хүн ирсэн байна. Бүшилэгч ихтэй байна. Юмаач бас гайгүй борлуулж байна тий. За өстөө гой сонсож байна тий. Тэгвэл таны ер нь яг зүгээр одоо хувь хүнийхээ хувьас ер нь ивентэд ямар хөө санагдаж байна? Илүү дахиад дараа жилийн ямар илүү гой зүйл хийвэл гоё гэж бодож байна? За яг миний хувьд бол ирэх жилээс бас л одоо энэ авчирдаг юмнуудаа авчирч орлуулахаас гадна бас тэгээд энэ Чикагод байгаа монголчуудынхаа бас санал хүсэлтээр авчирхмаар юу хэрэгтэй байна, шаардлагатай байна. Тэрийг хэлэх юм бол одоо бас би авчирч өгч болно л доо тий.
За зөв. Тэгвэл танаас одоо дахиад нэг хахаа хувийн зүйл гэх юм бол одоо та өөрөө ингээ бараа зарж байгаасаа таны хамгийн дуртай бараа чинь юу вэ? Ер нь ингээд өөрөө болдгсон бол ингээд бүгдийг өөрөө аваад ер нь зарахгүй баймаар гэсэн бол та. Одоо Монголын маань сайхан одоо сүү хувьчат компани дээр миний Монголын харуулна шүү дээ. Тэр байна. Тэрийг хүмүүсийг аваад оронд уусгачт юм байна ер нь. За тэгээд шар докторийн бас одоо сайхан ундаанууд, найруулдаг жүүснүүд тэр байна. Тэгээд тэрийг бас хүмүүсийг авдаг юм байна. Тэгээд тэрнэр нэг дуртай да биш өөр идэж уух их дуртай. Тийм. Шар суул бас хамгийн гоё л та тий. За баярлалаа. Аагүй өгөндөө тэтгэл хуваалцсан танд баярлалаа. Гарчгаа мөрөндөө тархиндээ сайхан шиндэрээ гэж хэлсэн. За одоо би ингээд Чикагогийнхоо монголчууд дотор цоохоо гэдэг алдартай. Бүр Чикагоч төдийгүй нөгөө төрсөн өссөн цагаасаа эхлээд цоохоо гэдэг нэрээр ах дүү нартай, анх найз нартай, Америкийн төдийгүй дэлхийн монголчуудтай авдарсан ахыгаа бас тайзнаа хүндэтгэлтэйгээр урьсан байгаа. За баярлалаа. За сайхан үлсгэж гэнэ үү? Манайхаа. За тэгье. За сайхан үлж гэнэ үү минь дөө? Сайхан уулж гин. Та сайхан уулжод одоо хавчаандаа бэлдэж гин. Тий одоо аварч гал бай. Ямар гоё хөөргөө. Таны нэг хөөргөө энэ ямар чулуу ямар нэртэй хөөргөө? Тэ алтар манан гэдэг хөөргөө. Халтар манан хөөргөө? Тий. За нөгөө. Би энэ нөгөө. Тий. Энэ үнээр шингэсээ. Тий. Алтар мандаа орон тэгээд энэ чинь нөгөө гартаан гэдэг хөөргөө. Гүүдэг гартаан гэдэг хөөргөө. Гүүдэг гартаан гэдэг хөөргөө. Тий манай охин төрөхөд ах нь хийлгүүсээ. Тий тэгээд энэ хөөргөө энэ жил хийлгээд энэ нэг настаа л хөөргөө байна да. За. Хаадын чулуу компаниас захиалгаар хийлгүүж авчихсан хөөргөө. Тий одоо Монгол ахын Монгол соёлын Монгол өвийн бас нэг уламжлагч юм шүү дээ. Тийм ээ бид чинь хөөргийг нөгөө өвөөгийн хөөрг, нагцын хөөрг, авгын хөөрг, аавын хөөрг гэдэг ингээд үе дамжаад ирэх тусмаа энэ маань ингээд улам үнцэнтэй, улам хүндэтгэлтэй ийм гоё болж байгаа. Тэгэхээр ямар ч байсан энэ жил нэг настай хөөрг. Тэгээд охины чинь амжилтаар ингээд хөөргний жилийн тоо нэмэгдэж. Тий охиныхоо хүү зориулж хийлгсэн хөөрг байгаа тий. Тэгээд одоо ингээд миний одоо ингээд барьж исэн миний энерги юм хүүхдэд минь шилжиж очно гэж бэлэгдээд ах нэг хүүхд охиныгоо төрөхөд нь энэ хөөргийг захиалуулж хийлгсэн. Хаадын чулуу компаниас тий. Аавын сайхан энерги, аавын сайхан эрчүүд хайр энерги шингэсэн энэ хөөргөнд тэгээд одоо үе дамжаад ачны зээнэргөө тэгээд улбаалал явна ш. Харин тий гүдэг картам гэдэг шүрэн толгойтой юм хөөрг зориулж ах нь албансаар хийлгсэн. За сайхан байна. За тэгээд анх нөгөө одоо өнөөдрийн үзэсгэлэн худалдаа арга хэмжээ анх одоо та санаачиж одоо хөөргөн хийж ийла. Гэвч өнөөдөр одоо ингээ бүхэл бүтэн бид нар бизнесийн холбоотой, зөвлөлтөй, байгууллагатай болоод энэ олон өргөн түмнийг нэг дор уулзуулах, учруулах энэ гоё боломжийг нээгээд ингээ гоё явж байгаа нь бас их сайхан байна. Тэгээд одоо хамгийн одоо тэрмэж ирсэн Америк монголчуудын нэг та. Тэгээ өнөөдөр тэгээ энэ өргөн олныхаа хараад ямар сэтгэл төрж байгаа юм нөгөө ганцхан хийсэн бол та өөрийнхөө бизнесийг ээжтэйгээ хоёулаа өнөөдөөсөө хийжсэн гэжсэн. Одоо ямар нөгөө мөнгөний хамарсан бизнес болоо тийм. Харин тий одоо би анх энэ бизнесийг эхлэхдээ гэрээсээ хийжсэн бизнес одоо үргэлжлээд одоо 20 гаруй жил болоод үжигслийн худалдаа гэдгийг өөрхөн стор дээр Монгол одоо зайлшгүй би Монгол карго ажилладаг учраас өөрхөн стор дээр энэ үжигслийн худалдаа гэдэг юмнуудыг зохион байгуулад 12 дэх зохион байгуулалтаа дараа тэгснийхаа дараа одоо бизнесээ Чикагогоо бизнесээ зөвлөлтөөр нийлээд сүүлийн 4 жил одоо гээд энэ үжигслийн худалдаанд гар бие оролцоод явж байгаадаа ах нь маш их сэтгэл өндөр байна. Энэ олон монголчуудыг хараад сэтгэл чиглэлийг огшиж байна. Одоо Чикагод бол үжигслийн худалдаа болоод одоо бүр экспо бол одоо ямар ч хүн мэддэг хаанаас иж оролцдог ийм том одоо экспо болдог болсон байна те. Та нартай одоо гарч байгаа морин жилдээ ажлын их амжилт юусаас өсвөл сэтгэлчлэн бүтгэх болтугай гэж ахна өсөө яриа да. Яа баярлалаа. Одоо зөвхөн энэ олон сайхан монголчууд одоо анхны монголчуудын одоо эрдэм монгол хүний хувьд ингээд биднээс чинь бас нэг ах шиг хүч тулахтай тандаа чинь очиод зөвхөн нөгөө каргогоо өгөөд яваад очихгүй бас ажил амьдралын нарийн сайхан нандин сайхан юм хуваалцаад гардаг гэсэн шүү дээ. Тийм шүү дээ. Одоо бүхэл зовлон жаргал бүхэл бодож байгаа санаж байгаа асуус урах юм. Одоо жишээ нь үжигслийн худалдаа болж байгаа өнөөдөр миний утас одоо бүр хангинаад хаана болж байгаа хаягаа явуулаач таа гэд. Одоо надаар дамжуулж хаяг зүртэл авдаг тийм шиг юундээ л очсон байна. Тэгээд
Энэ мундаг монголчуудынхаа итгэл найдварыг цааш нь ингээд чаддаг мэддэг юм араа тустай явуулсан гэсэн ийм өрнөсөлтөөр ахын сууж байна да. Энэ бас нэг нүүдчийн хүмүүсийн нэг бас нэг онцлог гэдэг юм уу байж магадгүй. Бид нар чинь ингээд одоо шууд интернетээр ч юм уу юунаас ч мэдээлэл авах бүрэн боломжтой хаягаа хараад очих боломжтой байсан хэрнээ заавал нэг амнаас ам мэдээ сонсчихгүй тийш энэ хүнээс мэднэ одоо энэ хүнээс асуухгүй болохгүй ингээд ийм босуудын ямар сайнд жилийн жилд улбаа зөвхөн танаас авъя шүү гэж усууч үзсэн байж таа. Ийм бүх болох дээр ингээд хийж байгаа ажил ийм гоё үр дүнтэй ийм олон хүнийг хамраа явж хагаад ах нэг сэтгэл өндөр байгаа шүү. За баярлалаа. Тэгээ гарч байгаа энэ морин жилдээ гарч байгаа морин жилдээ нийт Чикагод амьдарч сууж ажиллаж амьдарч сурж байгаа нийт монголчуудаа гарч байгаа одоо морин жилдээ юу сансан эсвэлсэн дэлгэцлэн мэдэх болтугай. Тэгээ сарвасан бүхнээ авч сарвасан бүхнээ хийж байгаарай гэж хүсээр өйдөө ахна. За баярлалаа минь. Манай хаймарт морилж бас сэтгэлийнхээ үгийг хийж монголчуудаа сайхан өргөдөлсөн баярлалаа. Баярлалаа. Хин таны хэмэлээ? Намайг Дамчиг Инхчээ гэдэг. Би Дорногов аймгийн зам үс сумаас ирсэн. Бүр хүүхдүүдээр ирээд тэгээ үзэгсэн худалдаанд оролцож байна. Энэ үзэгсэн худалдаанд оролцоод их сайхан байна уу? Их сайхан үзэгсэн худалдаа бол элбэг дэлбэг юм нэг сайхан байдгийн байна. Энэ жил бол би анх удаа оролцож байна. Тэгээ ер нь дараагийн юунд үзэгсэн худалдаанд нь жил болгон хүүхдүүдээр ирж энэ үзэгсэн худалдаанд оролцъё гэж бодож байна. За тэгвэл энэ үзэгсэн худалдаанаас яг ер нь амар их зүгтэй юм харагдаж юу явсан байгаа вэ? Их чинь эндээс 5-гийн эдний боовыг авлаа. Тэгээд Монгол чихрүүдээс авлаа. Даалангой Монголын ууттай цайнууд ирсэн байна. Цайнууд маш их таалагдлаа. Энэ нь Монголын бүтээгдэхүүнээс цагаан эдээгээ бас их авлаа. Гоё сайхан цагаан эдүүнүүд энд бас хийдэг хүмүүс их байдаг юм байна. Их сайхан амттай их гоё хийдэг юм байна. Тийм та тэгвэл нөө нэг зарим хүмүүс нь тэгэхээр нөө ширээнүүд дээр ингээ гайхсан маа та амсаад явсан уу те? Ихсэн өөр амсч үзээд бүгдээ сайхан авчлаа. Цуглуулад. Тэгээд одоо хамгийн сүүлийнхээ сая эндээс өгөөжийн юунаас эвэнгээс авлаа бас. Тэ эдээнийхээ дээш тавина гэдэг өгөөжийн эвэнг авлаа. Өөрийнхөө үндэснийхээ үйлдвэрийг дэмжиж Монгол гомн авлаа бас. Засаа ихэс юу хацаг их сайхан юм бэ? Тэ юу ямар ч юм явах их сайхан л байдаг юм байна. За одоо тэгвэл одоо ингээд энд бараг 30 40 дэ ширээ байгаа. Танд хамгийн айл ширээ хамгийн их таалагдсан бэ? Эсвэл хамгийн их бараа айлнаас нь авсан бэ? Хамгийн их таалагдсан бараа гэвэл одоо энэ карго ажилладаг нэг хүн байдаг юм байна. Эдний бараа маш их юмнууд нэг сайхан элбэг дэлбэг. Тэгээ бас үнийн хувьд ер нь бүгд л ер нь хайрцан адилхан байна л да. Гэхдээ үндэсний үйлдвэрээ дэмжингээд монголчууд энд өөрсдөө айрг хийж байна. Цагаан эдээнүүд хийж байна. Тэд нар бас маш их гоё байна. Гүрмэл боо хийсэн байна. Гүрмэл маш их сайхан амттай байна. Тэ гүрмлээс хүүхдүүд өөрөө бооц хийдэг ч байсан би хэлийн бооцноос судалдаж авлаа. Их сайхан амттай байна. Тэ. Стоо гоё байна. Тэгвэл одоо дараа жил хэрвээ та дахиж босч ирж ирнэ гэж хэлсэн шүү дээ. Тэгвэл та одоо хэрвээ энэ ивентийг дахиад арай жоохон яг юугаар илүү гоё ойлгож болох вэ? Ямар зөвлөмөр байна? Одоо дараа жил бол энийг гэж хүүхдүүдэд хэрвээ ирэх юм бол ер нь дараа жилээс дахиад ийм зохион байгуулж байгаа байгууллага хамт олон бол маш сайхан зохион байгуулт юм байна. Юмыг их сайхан зохион байгуулсан байна. Өшөө одоо өргөн дэлгэр болоосай гэж хүсэж байна их чинь. Тий. Өшөө сайхан өргөн дэлгэр юмнууд нь их сайхан элбэг дэлбэг сайхан байна. Баярлалаа. За Аз Соёо охиндоо баярлалаа. Аз Соёо охин маань бас манай Чикагогийн шилдэг сурагчдын нэг байгаа. Ингээд ийм гоё залуу хөтлөгчтэй энэ Чикагогийнхаа үзэсгэлэн худалдааны арга хэмжээг хамтран хүргэж байгаа миний бие бас их таатай байна. Баярлалаа. За их гоё болж шүү миний да маш сайн байна. Гоё байна. За ингээд одоо та бүхэнтэйгээ уулзах гэж байгаа манай дараагийн хүндтэй зорчхон бол Алт даатгалын компаниг үүсгэн байгуулагч захирал Тагар зургийн самаа менежер бүрэлдэхүүн ирсэн байгаа. За хэрвээ та бүхэн даатгалтай холбоотой ямар нэгэн асуулт байвал яг одоо хурж ирээд бэлчлэн асууж болно. Эсвэл одоо цагаа аваад асуувал та нар төлбөртэй байж магадгүй шүү. За одоо бол харин төлбөргүй та нарын асуултанд ерөөсөө агаас нэглээд бэ хүртэл дэлгэрэнгүй маш гоё тодорхой мэдээлэл өгөхөд бэлэн болсон байгаа шүү. За тэгээд хамаатаа энэ өдрийн мэндийг хүргэе. Ажил төрөл ямар байна? Танай байгууллагаас зохион байгуулж байгаа ажил чи өөрөө бас энэ тэг бизнесийн зөвлөлийнхаа удирдах зөвлөлийн гишүүн байгаа. Тэгээд өнөөдрийнхөө болж байгаа арга хэмжээд юу сэтгэл хэр байна? Сэтгэл ямар байна?
За энэ арга хэмжээ маань одоо 4 дахь жилдээ тийм бидний зохион байгуулж байгаа цагаасаар үлдсэн худалдаа маань энэ жил одоо 4 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тэгээд маш өргөн хүрээтэй одоо ихээр 860-аас одоо үйлчлүүлэх зочид мэгчд орж гарсан ийм сайхан арга хэмжээ болж байна. За манай автоцлын агентлаг маань энэхүү арга хэмжээнд одоо 4 дахь жилдээ оролцож байгаа. Энэ жил тэгээд ерөнхий спонсор болоод ингээд улам үйл ажиллагаа үргэлжлүүлээд ингээд оролцож байгаадаа баяртай байна. За манай үзэгчид бүгдээрээ гоё анхаарлаа хандуулж байгаарай. Одоо ингээд ер нь бол тийм ээ даатгалын хичнээн төрөл байна уу тий? Ан даатгал байна, төрөнгийн даатгал байна, эрүүл мэндийн даатгал байна, даатгалын хамрах хүрээ, даатгалын хураан, нөхөн төлбөр гэдэг одоо даатгалтай эргэн тойрон холбоотой маш олон асуудлууд байж байгаа. Яг танаар даатгалын агентлагийн хэрэглэгчтэй өгж байгаа хамгийн үнэтэй одоо үйлчлэл юу вэ? За тэгэхээр манай автоцлын агентлаг маань манай автоцлын агентлаг маань би даасан даатгалын агентлаг тэгээд Air Insurance-тэй гэдэг гэрээтэй ажиллаж байдаг. Тэр зэрэг манай Air Insurance буюу Air даатгалын компани маань GD Power-ийн хэрэглэгчдийн одоо сэтгэл ханамжийн үнэлгээгээр өнгөрсөн жилд хувийн болон одоо жижиг бизнесийн даатгалын үнэлгээнд дээр одоо нэгт бичигдсэн байгаа. Тэгэхээр одоо ямар өндөр үзүүлэлттэй компаниуд нь харагдаж байгаа. Тэр GD Power одоо даатгалын компаниудын одоо үнэлгээ өгдөг компани байгаа байхгүй юу? За тийм учраас манай компани онцлог нь та бүхэндээ Illinois мужийнханда энэ компани амь даатгал, бизнесийн даатгал, машин болон байр гэдэг бүх төрлийн даатгалын үйлчлэгийг үзүүлж байгаа. Эрүүл мэндийн даатгалын бас бусдын. Одоо Чикагод үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллагууд нэмэгдхийн зэрэг тэднэрт маань даатгал хэрэгтэй болно. Тийм ээ. Тэгэхээр ер нь бизнес даатгалсны ач холбогдол ашиг нь яг юундаа байна уу? За их сайхан асуулт байна. Би тэр энэ дээр жишээ аваад ярьчих. За манай дээр бол одоо маш их олон бизнес эрхлэгч нар одоо нэмэгцээр байна. За одоо жишээ авахад манай дээр даатгалтай байсан хүнсний салон дээр одоо өөрсдөө татварч уснаас болоод тухайн салоныг бол одоо шүүх төгсөн байгаа. Тэгээд энэ дээр бол одоогийн байдлаар бол 70,000 долларын хохирлыг одоо барагдуулаад явж байгаа энэ цаашаа нэмэгдэж магадaltaй тухайн хүн бие байж ямар байгаас хамаараа. Тэгэхээр зэрэг хэрвээ энэ салон маань одоо даатгалгүй байсан бол яах вэ? Тэгэхээр энэ 70,000 долларын хохирол хаанаас гарч барах вэ? Тэгэхээр зэрэг энэ бол тухайн хүний эд хөрөн одоо данстэй тухайн хүний одоо салоны эзний хувийн хөрөнгөөр ч гэсэн ор хаяртай. Тийм болохоор одоо манай бизнес эрхлэгчид маань өөрсдийнхөө одоо санхүүгийн эслийг дандаа энэ даатгалын нуруунд дээр үүргэж явж байгаасай гэж одоо хүсмээр байна. Тэгээд бас одоо танаа байгууллага тэдний одоо санаа зовх асуудлыг бүрэн шийдвэрлээд өгч боломжтой тийм ээ. Тэгэхээр ер нь яг сүүлийн үед одоо гадагшаа явж байгаа монголчууд маань энэчний бизнесээ авчгаад тэгээ өөртөө Монголд очиод амьдарч байгаа тийм бас тохиолдол зөндөө болж байгаа, илбэг тохиолдож байгаа тийм ээ. Бизнес авнарууд маань өөрсдийнх нь үйл хөдлөх үүрэг бизнесүүд нь одоо Чикагод гэдэг юм уу Америкт очиод өөртөө бол бас хоёр улсынхаа хооронд өргөн орчин явах тийм амьдралтай болж шүү дээ. Тэгэхээр тийм тохиолдолд хэрвээ ямар нэгэн байдлаар бизнесний эрсдэл учирсан байвал нөгөө бизнес эрхлэгч маань гадаад улсад явж байгаа тохиолдолд тэрийг хохирлоо бүрэн барагдуулах боломжтой юу? Тийм бүрэн барагдуулах боломжтой. Яагаад гэвэл тухайн хүн чинь энэ бизнес компани нээсэн байгаа шүү дээ. Тэгээд тэрэн дээр үнэлэг дээр даатгал олгогдсон учраас бизнес оунер буюу тэр тухайн бизнесийн эзэн айл мужид юм уу айл улсад айл оронд явж байгаа хамаагүй тухайн одоо эзэн байхгүй байсан ч гэсэн тухайн бизнес дээр хохирол учруулаа гэдэг даатгалын компани хохирол барагдуулнаа. За бас нэг жишээ хэлэхэд одоо жишээлбэл энэ зун гэхэд манай байрны даатгуулагч маань Монголд явсаа гурван их хэмжээний бороо орсны улмаас
тий. Өөрийг нь байхгүй ахт нь байранд нь одоо бейсмент усан татсан байгаа. За тэгэхээр зэрэг энэ дээр бол манайх одоо 120 мянган долларын хохирол барагдуулаад тэгээд бас тэр гэртээ амьдрах боломжгүй болно шүү дээ тэр их янзлах. Тэгэхээр зэрэг өөр газар амьдарч байгаа тэр зардлыг бас insurance компани маань барагдуулаад одоо 40 мянган долларыг тэр loss of use буюу одоо өөр байранд амьдрах төлбөрийг төлөөд явж байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ маань бас даатгалын нөхцөл зөв асан үед энэ орж ирж тусалнаа. Тэгэхээр хэрвээ одоо water backup буюу одоо тэр нөхцөл байхгүй байсан бол бас даатгал энэ дээр орж ирдэггүй. Тэгэхээр зэрэг би юу ч зөвлөх вэ гэхээр одоо маш олон юм даатгалын Монгол мэргэжилтэнгүүд маань одоо үйл ажиллагаа явуулдаг болж тэд нар маань одоо та бүхэнд энэ даатгалын олохгүй байгаа нөхцлүүдийг яг зөвөр нь тэгсэн мэтлээ яг зөв үнийн дүнгээр яавал одоо танд одоо боломжтой үнээр тэгсэн мөртлөө өөрийгөө бүрэн хамгаалсан байдлаар даатгуулах үүдийг зөвлөх бүрэн боломжтой болсон. Тэгээ манайхан болохоор зэрэг яг үн маань тэр байна, үн маань ийм гэдэг одоо ингэ мэдэхгүй даатгалтай явж байгаа энэ үндсэн хөрөнгө буюу энэ үйл хөдлөх хөрөнгө өөрийн байр гэдэг бол маш үнцэнтэй. Тэгээ тэн дээр хохирол учрахаар одоо хохирлын дүн ч гэсэн айгүй өндөр байдаг байхгүй юу. Тийм болохоор энийг бол бас сайхан даатгуулж байгаасаа гэж хүсэж байна. За баярлалаа. Ер нь өөр тийм ээ яг энэ даатгалын бизнесээр олон жил ажиллаад дадлага туршлагатай болж байгаа хувьд тийм ээ. Ер нь зүгээр ерөнхийд нь даатгуулагч нар өөрсдөө юуг хамгийн гол анхаарах хэрэгтэй байт юм бэ? За тэгэхээр ер нь бол ийм шүү дээ. Хохирол даатгал гэдэг маань та өөртөө учрах эрсдлээ даатгалын нуруунд өөрүүлж байгаа. Гэтэл та ингээд даатгалтайгээ бодоо ингээд явж ирсэн чинь танд хохирол учирсан чинь тэр даатгалын нөхцөл байхгүй учраас даатгалын компани таны хохирлыг барагдуулахгүй байвал яах вэ? Та өөрөө мэдхгүй даатгалтайгээ бодоо явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ айгүй харамсалтай. Энэ бол маш гүнигтэй юм, харамсалтай юм байдаг тийм. Тэгэхээр зэрэг энэс л одоо бид нар сэргийлж авах хэрэгтэй. Тийм учраас та бүхэн жил болгоо одоо ингээд даатгалынхаа сонголтыг болохоор ямар нөхцөл байна, зөв явж гин үү? Одоо юу ямар нөхцөл байна, байх байна гэдгийг одоо мэрэгжлийн хүмүүстээ зөвлөж авах хэрэгтэй. Тэгж зөвлөе даа. За баярлалаа. Тэгээд үзэн утгаар хурж ирсэн байна. Тэгээд даатгалтай холбоотой ямар нэгэн асуудал байна уу? За манай үзэгчдийн заасан явж байгаа хүмүүсээс тэгээд даатгалтай холбоотой танах одоо тулгымдсан асуудлууд байвал манай ламаатай шууд ирээд уулзаарай. Тийм боломж яг одоо байгаа шүү гэдгийг хэлээ. Өөрийнхөө төрлөх монгол хэл дээр даатгалын талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл авах бүрэн боломж манай Чикаго төдий Америкийн монголчуудад манай айгүй нээлттэй болсон байгаа шүү дээ. Бидний бас гадаадад амьдарч байгаа хамгийн олон монголчууд Америкт байгаагийн хэрэг юу вэ? Тийм ээ, энэгээр одоо яг өөрсдийнхөө одоо эзэмсэн мэрэгчлэр монголчуудтай бүр дэлгэрэнгүй зөвлөгөө бүрэн дүүрэн өгөх юм боломжтой болсон байгаа алтан боломж байгаа гэдэг бас та бүхэндээ хэлэхэд таатай байна. За баярлалаа. Баярлалаа. Ингээд фашиндээ сайхан шинжээрээ. За баярлалаа. Өнөөдрийн үйл ажиллагаанд бас улмын хэмжээлт үсье. Баярлалаа. За ингээд Мэнэ таны нэр хин гэдэг үлээ? Сайн байна уу? Намайг Болроо гэдэг. За өнөөдөр ямар бизнес төлөвлөж ирж байгаа вэ? За би Ютагаас манай имлэг Newmed гэдэг жижигхэн гоо сайхан имлэг байгаа. Тэгээ бид нэр энэ арга хэмжээнд анх удаа оролцож байна. Энд болохоор бид нэр хоёр өөр төрлийн имчилгээ хийж байгаа. Нарийн мэрэгчсэн эмшин имчилгээ нээсэн манайх. Тэгээд тэрэнд болохоор яг уу цусндах сахарыг одоо багасгах замаар жин хасах имчилгээ болон одоо дааврын имчилгээ хийж байгаа. Тэгээд дааврын имчилгээ маань юу вэ гэхээр эрэгтэй хүмүүсийн 35-аас дээшээгээ даавар нь ингээ багасдаг учраас тэрийг нөхөх имчилгээ тестостерон даавар. За эмэгтэйчүүдийнх дээр болохоор одоо эстроген, прогестерон, тестостерон гэдэг гурван дааврыг нөхдөг ийм имчилгээнүүд. За энэ даавруудыг яаж нөхдөг вэ гэхээр одоо имээр амаар ууж болно, тариа хийлгэж болно, тосоор, наалтаар, суулгацаар гэд авдаг. Тэгээд одоо бол бид нэр яг энд ирсэн байгаа эндээ бол энэ суулгацыг болон имээр одоо эмийн сан руу бичиж өгөх ийм үйлчилгээнүүдийг хийж байгаа. За зөв. Тань одоо тэгээд анхны удаас тэгэл ирж байгаа юм байна. Тийм ээ. Тэгвэл ингээд анхны удаа ингээд хурж ирэхэд таны expectation байсан л байх тийм ээ. Одоо ингээд иймэрхүү юм болох байх та, тиймэрхүү болох байх та гэдэг. Тэгээд таны тэр санал хүсэлт чи хүрсэн үү үгүй юу? Яг нэг амар их юм төсөөлөөгүй эхлээд эрэхтэй. Гэхдээ Чикагод байгаа монголчууд маань айгүй итгэвтэй юм байна гэдгийг айгүй харж байна. Тэгээ айгүй итгэвтэй, амар итгэвтэй оролцож, олон юм асууж тий. Тэгээ айгүйхэн амталгаа хийд юм байна. Тэрийг л айгүй анзаарлаа. Тий. Тэрний амар тийм хүлээсэн юм бол байгаагүй. Гэхдээ сэтгэлд бол айгүй хүрч байна. За. Тань хэрэг ингээд одоо энэ анхны удаа хурж ирэхэд ингээд
За энэ жоохон иймэрхүү байсан бол илүү гоё болчих байсан юм уу да? Ингэсэн бол би ийм хэлчихвэжтэй гэсэн нэг тийм ер нь санал жоохон тийм байгаа юу? За яг оо ер нь бол яг санснанд бол хүрч байна. Сэтгэлд бол нэг амар дутуу санагдсан юм бол алаа. Тэгээд илүү олон одоо жоохон том талбай гарч гэдэг юм уу те. Жоохон том талбайтай байсан бол айгүй зүгээр юм шиг санагдсан. Том талбай дээр өвшөө илүү монголчууд ирэх бах. Тийм. Харин тийм би бас нэг бодож байсан. Ер нь бол ихэнх хүмүүс маань ч гэсэндээ өнгөрсөн жилийнхаас хамаагүй илүү том зэд бас одоо ингээд удахгүй дараа жилүүдээ бас илүү томроод илүү гоё болох байх гэж бодож байгаа. Тэгвэл дараа жил ингээд тэгвэл томорхоос зай гаднахаас өмнө дахиад ингээд нэг иймэрхүү юмуд хүмүүс оролт ирчих болоосаа би ийм юм хийчт юм уу гэсэн бодол ямар санал байгаа юу? Яг тийм би имийг хийчт юм уу гэсэн ч юм алга. Гэхдээ ер нь манай монголчууд айгүй гарын дүүтэй, вястай хоол ундан дээр цагаан саран дээр их ач холбогдол өгдөг юм байна. Айр хүртэл гэртээ хийцэн байна тий. Тэгээ би амар surprise болж чинь ер нь бол. Тэгээд яг эмнэлгийн хувьд гэх юм бол манай эмнэлэг учраас нөгөө нэг бас яг амтлуулаад ингээд ямар эмээ өгөлтэй биш тийм ээ. Энд чинь бас айгүй юм төвхтэй бас байд юм байна яг яахлаар. Тэгэхээр энэ дээр одоо манай эмнэлэг өөрсдөө стратеги айгүй сайн боловсруулж ирэх хэрэгтэй байна гэж харж байна. Тэгээ зохион байгуулж байгаа хүмүүст бол талархал хэлмээр байна харин. Яагаад гэвэл ийм гоё юм те монголчууд маань энэ олуулаа энд амьдарч байгаа. Тэгээд төвлөрсөн учраас бүх монголчууд нэг дороос хин юу хийдэг үү гэдгийг харах юм боломж гарч иржтэй. Тэр утгаараа манай эмнэлэг дээр бас ингээд сонирхоод ирэх юм бол бид нэг одоо тураадаг тариагаа худалдаа авч байгаа ихний хүмүүстэй үнгүй хийж өгч байгаа ихний 7 хоногийнхан тариаг. Тийм л одоо юм амталгаа байна да манайд. За баярлаа. Одоо бүгдээр буцаад За баярлалаа. Манай Азия охинтой ярилцсан өнөөдрийн манай бизнесийн одоо үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа танд баярлалаа. Танаа байгууллагын бизнес, танаа хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсье өрөөё. За орон намын өнөөдөр пүүжээрээ суулгана. За сарсандаа сайхан шинжлэх гэж байна. Бид нар чинь сар шинийхээ ажиллагаанаас арай өмнө нь дарах хэмжээгээр зохион байгуулдаг даа. Сайхан шинжилж байна. Шинжлэх гэж байна. Арай болоо байна. Одоо ингээд хэдүүлээ үзэсгэлэн худалдаан дээрээс эдэ бараага бэлдэж авал амтаа автогийнхаа гар дээр тавих бэлэг батаркаа цуглуулж авал тэгэл шинжилгээнд ороод бэлтжихэд дараагийн тэгээ арга хэмжээ ямар болж байна? Сэтгэл ямар байна? Танаа маш сайхан байгууллагаар оролцож байгаа. Тэгж байгаа. Манайх спонсор байгууллагын энд оролцож байгаа. Энэ жил маш сайхан болж байна. Өргөн дэлгэр, байр савмжигтэйхэн сайхан, хүмүүс өргөн дэлгэр одоо бүх Монгол төрлийн бараа одоо худалдаа бүх юм маш сайхан болж байна. Сэтгэл айгүй өндөрээр айгүй энэ жил бүр үнэхээр сайхан болж байна. За маш их баярлалаа. Ямар ч гэсэн энэ олон хүмүүсийн сэтгэлээ чиглэж цагаа зарцуулж зохион байгуулж байгаа арга хэмжээ маань одоо бас ерөнхий спонсор байна ямар ч байсан таалагдж байгаа юм байна. Маш их баярлалаа. За тэгээд одоо Berkshire Hathaway гэж компани үйлдвэрлэх хөрөнгөний зуучлагч ажиллаар одоо сүүлийн бараг 10 жил ажиллаж байгаа тийм ээ. За ингээд ер нь одоо монголчууд маань энд олон жил амьдрахын хэрэг үйлдвэрлэх хөрөнгө худалдан авах нь маш их ихсэж байна. Олон хаустай болж байна. Тийм ээ байрнууд дайвуулж байна. Бизнес худалдаж авч байна. За тэгээ ер нь бол худалдан авагч тийм ээ үйлдвэрлэх хөрөнгө худалдан авагч маань юу илүү анхаарч одоо үйлчлэгийг явуулах хэрэгтэй юм бэ? За ерөнхийдөө байр үйл хөдлөх худалдан авна гэдэг нь одоо бидний амьдралдаа их хамгийн том хөрөнгө оруулалт юм уу? Одоо хүмүүс одоо байр орон суусан илүү хамгийн том хөрөнгө оруулалт гэж байхгүй. За тэрхийн тулд эхлээд бид нэр яах вэ гэвэл санхүүгээ бэлтгэх хэрэгтэй байдаг. Хамгийн нэг нэмрийн асуудал санхүүгээ бэлтгэх хэрэгтэй. За тэр нь юу гэж байгаа гэхээр өөр ширээ багсгаад одоо татвараа төлсөн байх хэрэгтэй. За тийм өсөлтөд бүрдүүлж дараагийн хаус авах үйлчлэлт маань явуулдаг гэсэн. Нэг нэмрийн анхаарах зүйл маань өөр ширээ багсгаад даун пейментээ бэлдээд за тэгээд санхүүгийн байдлаа бэлтгэх хэрэгтэй. Өөр ширээгүй байд тэгжиж хаус авах асуудал маань хамгийн ихний асуудал маань тэндээс эхэлнэ гэсэн. Ер нь яг одоо өөрийн чинь байдлаар тийм ээ одоо та ажиллаж байхад энэ интерес ер нь хүн хэр зэрэг байна. За одоо моргэж ер нь бол ап даун янз бүр дээш доош их болдог. Яг одоогийн байдлаар 6.3 орчим ч юм уу гайгүй буураад байгаа нэг үсэд. Саяхан одоо 2 жилийн өмнө гэрч бид нар бүр 8% та байсан. Тэгэхэд хүмүүс авч яасан. Одоо ерөнхийдөө харьцангуй 6.23 руу орцсон явж байгаа. Бас гайгүй. Ер нь бол сүүлийн 1 жил хагас үед гайгүй буураад байгаа. Ер нь л доошлоод байгаа. Ер нь хүмүүс ингээд үйл хөдлөх хөрөнгө худалдаж авчаад тийм ээ
зарим хүмүүс яг хэдийгээр энэ моргижийн зээлтэй байгаа ч гэсэн зарим тохиолдолд бизнесийн зорилгоор төрөслөгч одоо зорилготой байж байдаг. Тэгээд зөвхөн одоо амьдрахгүй. Тэгээд ийм тохиолдолд хэд зэрэг илбэг байна уу? Тийм боломжит нөхцөл ер нь яг танах яаж тусалдаг вэ? За тийм боломж байгаа. Ер нь одоо манайхан сүүлийн үед яагаад гэвэл өөртөө нэг байр авчаад ахиад дараагийнхан байраа төрөөслөх байр аваад байгаа. За тэр нь аюул боломжтой. Яагаад гэвэл төрөөслөх байр авчаад ялангуяа одоо манай монголчууд дандаа төрөөсний байр хайж байгаа хүмүүс байдаг. Тийм болохоор эхнийхээ байраа авсан тохиолдолд төрөөслөх байр авах боломж байгаа. Энэ бол зөвхөн зүгээр тухайн нөгөө байр зарж байгаа тийм ээ. Тэгэхээр нөгөө association-тайгаа холбоотой юу эсвэл тухайн хүний худалдан авсан чадвар бизнесийн хийстэй одоо бидний одоо зарим байрууд бол хэдийгээр авсан ч гэсэн төрөсөл ирэхгүй байна гэж хэлдэг. За наадах чи яг зөв асуулт гараад ирлээ. Яадаг вэ гэхээр зарим хүмүүс мэдхгүйгээр эхлээд HO-гоос сөрөхөөс одоо монголоор асуух хэвээр. Сөрөх бүх юмыг контролддог. За нэг удаа байр авсан жишээ байгаа. Нөгөө төрөөсөж болдгоогээ асуугаагүй авсан чинь авсныхаа дараа нөгөө сөөх нь HO-г олохоор энийг төрөөсөж болохгүй гэсэн. За тийм тохиолдолд бас айгүйх гардаг шүү. Тийм тэрийг байр авахаас өмнө эхэлж одоо риэлтор маань бид нэр очиод сөөхөөс нь HO-тэй ярих хэвээр энэ байр төрөөсөж болдгоо. Тэр маш чухал. Бас тэгээд алдаа гаргасан хүмүүс байгаа шүү. Тийм. За энийг бол сөөх шийддэг. Монголоор бол сөөх тийм ээ HO association шийддэг шүү. Төрөөсөгч болохгүй гэдгийг. За тэгэхээр авах байгаа байраа риэлтор тагаад гэсэн бас сайн зөвлөдөг хэрэгтэй болох нь шүү дээ. Нөхцөл нь ер нь ямар нөхцөлтэй энэ байр вэ? Тийм. Болдгоо юм уу болдгоо юм уу тийм? Маш чухал авахаас өмнө гэж тийм. За зарим тохиолдолд хүмүүс моргижийн зээл авсныхаа дараа хүүгээ буруулах ч юм уу тий ямар нэгэн шалтгаанаар амьдралын шалтгаанаар гэдэг ч юм уу одоо тэрийг бол хийж таашгүй. Гэхдээ рефайнанс хийж байгаа тохиолдол бас байдаг. Тийм ээ ийм ер нь хэр зэрэг сайн бай. Ягаад гэхээр ихэнх одоо эхний за 30 жилийн гэрээтэй байлаа гэж үзэхэд тийм ээ эхний 20 жилийн төлцсөн хэрнээ дараагийнх нь үлдэж байгаа 10 жилдээ рефайнанс хийж байгаа тийм тохиолдол бас би сонсч байлаа л да. Гэхдээ яг мөнгөн дүнгээ тооцоод үзэхэд энэ маань бас санхүүгийн хувьд алдагдaltaй юм шиг хэрнээ. Тэгээ яг нөгөө байраа өөрийн болгох энэ хугацааны хувьд бас нэг өөр байна уу? Энэ дээр та ямар зүйл вэ? За яг бидний зүгээс би бол одоо яг зээл олгогч биш. Гэхдээ ер нь харахад бол ер нь хүмүүс одоо сүүлийн ялангуяа заавалчгүй 20 жил болоод рефайнансыг шаардлагагүй. Авснаас хойш 6 сарын дараа хамгийн наад зах нь 6 сар удаад рефайнанс хийх боломжтой байдаг. Тийм. Рефайнанс хийн гэдэг маань өндөр хүүтэй авсан хүмүүс нөгөө тухайн үед хүн буурсан үед хүүгээ бууруулнаа л гэсэн. Тэгэхээр ерөөсөө тэр хүнд маань ашигтай л гэсэн үг. Ямар ч рефайнанс өндөр хүүгээр авсан юм чинь сарын төлбөрөд ойртуулнаа л гэсэн үг. Энэ бол байнга л ашигтай. Заавал 20 жил хүлээх шаардлагагүй. Ер нь авснаасаа эхлээд хамгийн багаар ихэд 6 сарын дараа рефайнанс хийж болдог. За баярлалаа. Ямар ч байсан өнөөдрийнхээ арга хэмжээнд тавтаа сайхан оролцож бас манай энд одоо худлаа 8 ярьж байгаа монголчуудад болон энэ лайвыг үзэж байгаа монголчууд маань бас тодорхой хэмжээний мэдээлэл өгсөндөө баярлалаа. Тэгээ за баярлалаа. Танай байгууллагын хамт хоолнд гарч байгаа морин жилдээ одоо эрч хүчтэй эрүүл мэндийн сайн сайхан байхын амжилтыг хүсье өрөөё. За баярлалаа. За сайн байна уу? Таны нэр их гэдэг үлээ? Сайн байна уу? Намайг Сувд Эрдэнэ гэдэг. Би өнөөдрийн үзэсгэлэнд Борголтой брендийг одоо үүсгэх зорилготойгоор оролцоод явж байна. Би энэ жил 2 дахь жилдээ оролцож байна. Манай бид нар болохоор гэрийнхаа нөхцөлд Монгол уламжлалт цагаан эдээг одоо сүүлийн үеийн аргачлалаар жоохон баяжуулаад тэгээ хийдэг. Тэгээд цагаан эдээнээс сүүнээс гардаг бүхэл бүтээгдэхүүнүүдийг хийж байна. Өрөм, бяслаг, тэгээд бортос тэгээ хэвлсэн ааруулнууд ингээд ааруулны 5 сет гаргаж байна. За тэгээд мөн сүлжмөл боов тэгээд боорцог хийж гин тэгээд тавгийн самар гэдэг ингээд бүх бүтээгдэхүүнүүдийг хийж гин тэгээд бид нар нодон бол яг анхны удаа оролцож байсан жоохон тэгээ энэ жил бол улам баяжуулаад ингээд оролцоо явж байгаа. Тэгээд цаашлаачаад гэсэн энэ үйл ажиллагаагаа ингээд тогтмол явуулдаг болёо гэж бодож байна. Ягаад тэгэхээр маш их эрэлт хэрэгцээ байдгийн байна. Тэгээд хийсэн бүтээгдэхүүнд маань хүмүүст ингэж цагаан таалагдаж байгаа учраас ахаад хүмүүс авъя гэд нэлээ эрэлт хэрэгцээ байгаа. Тэгээд энийг улам өргөжүүлж одоо ийм шин тэгээд одоо маш цэвэр орчинд сэтгэлээ шингээж хийсэн бүтээгдэхүүнээр энэ Чикаго орчмын монголчуудыг жаахан эсгэн ч гэсэн жоохон ханхимсан гэж зорж явнаа.
Тэгээд энэ үйл ажиллагаанд би 2 дахь удаага оролцож байна. Одон жилийг батхад бол энэ жил маш юм дулаахан байранд маш тав тухтай байна. Дээрээс нь ирж үйлшүүлж байгаа хүмүүс ч гэсэн аюу сэтгэл ханамжтай. Дээрээс нь нөгөө бүгдээрээ сайхан Монгол хувцас үндсэн хувцас өмсөд ирсэн. Тэгээд нээлт энэ үйл ажиллагаануудыг хараад үнэхээр аюу гоё сэтгэл огшоод ингээ хийж байгаа юмдаа одоо өнөөдөр энэ ажиллагаанд оролцож байгаад үнэхээр их сэтгэл ханамжтай. Маш их сайхан байна. За үнэхээр сонсоход гоё таалан хэрэгтэй санагдаж байна. Таны сүлжээ өгсөн шүү дээ тий. Манай танаас сүлжээ бол авч ирсэн. Би тэгээд нөө нэг амслагааны гээд ихэж үзсэн чи би бүр ингээд оо my god ямар гоё би дахиад ингээд үнэхээр гоё болж байгаа гэдэг шиг өнгөрсөн жил гэсэндээ таныг харахад үнэхээр гоё байсан. Таныг дахиад харахад гоё байна. Дараа жил та дахиад хурж ирэн тогтмол хурж ирмээр байгаа гэсэн шүү дээ. Тийм бол хэрвээ ингээд одоо энэ жилээс илүү ингээд дараа жил яг юу хийв ямар юм өөрчлөлт тань илүү гой санагдахаар байна. Ер нь л яг нэг хүнсний бүтээгдэхүүн учраас сав баглаа бодол тий тэгээд нэг хадгалалт эднэр аягүй чухал. Тэгэхээр болж игэл дараа жил одоо нэг хүнснийхаа хэсгийг арай жоохон тусны ялгаад тэгээд ингээд нөгөө ийлэх хөргөгч мөрөгч юм уу тиймэрхүү болгох ёстой болов уу гэд зүгээр бодол төрж байна. Өөрийнхөө юмнаас ингээд харахад туршлага сархад тий. За үнэхээр баярлалаа. Таны сэтгэлийг сонсох сайхан байна. Одоо бүгд буцаад мэйн ажиллагаа явуулцгаая. За адсуу охинд баярлалаа. Бидний арга хэмжээг үзэгчид мөн оролцогч түмэнд бас саадгаар дамжуулж байгаа манай тусгал студийн уран бүтээч залуу багийнхандаа маш их баярлалаа. За одоо ингээд үзэгчтэй охинтойгоо уулзуулах байгаа үзэгчлийн худалдаагаар зочиж яваа монголчуудтай анхааруулах бас нэгэн одоо маш онцлог зочныг би та бүхэнтэйгээ танилцуулах гэж байна. Яг тэгвэл яг одоо таксийн одоо цаг ирсэн байгаа шүү дээ тийм ээ 3 дугаар сарын 15 гэхэд бизнесийн такс 4 дугаар сарын дундуур гэхэд одоо хөрхөний таксыг бол бид нар бодсон байх ёстой. Тийм ээ тэгэхээр энэ талаас хоёулаа эхлээд яриагаа эхлэе тийм ээ. За манай Бацуг бол одоо Бацуг CPA-ийн эйжентийг байгуулад 10 гаруй жил үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа туршлагатай Америкийн нэгдсэн улсын одоо магадлан итгэмжлэгдсэн CPA-ийн лайсенстай цөөхөн Монгол нэгтлэнгуудын мэрэгсэн нэгтлэнгуудын нэг байгаа шүү гэдгийг та бүхэндээ дуулахаар таатай байна. За ингээд та одоо яг энэ такстай холбоотой энэ одоо цаг үетэйгээ холбоотсон асуудлыг яриагаа эхлэе гэж бодож байна. За би нэг засчих. Америкт 20 жил олон Америк компаниудад нэгтлэн аудитор, аналист, мөн санхүүгийн захирлаар ажиллаж байсан. Одоо тэгээд өөрийнхөө Бацуг CPA компаниг байгуулад 5 дахь жилдээ явж байгаа. Тийм одоо яг гоё ажил хийжлээ. Одоо миний чадах мэдэх юм те, чадах мэдэх юмараа бас community дээр одоо нэг хүнд ч гэсэн ингээд тусалаад явах байсан гэдэг үднээс ажилтаа гоё дуртай байдаг. Тийм. За ер нь одоо хувь хүн ч байгуулагч өөрийн гэсэн яг мэрэгсэн ячмантай байхын хамгийн давуу тал юу вэ? Энэгээр одоо маш олон зүйлийг бид нар тэмэг хийж чадах байгаа. Тэгэхээр хамгийн за ялангуяа байгууллага одоо CPA бол одоо бизнес оунеруудын best friend гэж ярьдаг. CPA-тэй хүмүүс мэдээж санхүүгийн маш зөв зөвлөгөө авна. Тэр бидний бэлтгэж байгаа тайлан тийм ээ дараа нь ингээд нөгөө бизнес нь ингээд томроод ирэхээр бизнесийн зээл авах тийм ээ одоо угаасаа зээл авыг ингээд за сүүлийн 2-3 жилийн тайлангаа авчирнаа гэж тийм ээ тэгээд бид нар бас зөв зөвлөгөө өгөн зөв тайлангийг гаргаж өгөн дээр нь бас нөгөө зээл авах болцоонууд нас үүсдэг шүү тийм. За тэгээд ер нь бизнестэй холбоотой нарийн ширхэг бид нар чинь бас зөв зөвлөд өгдөг болохоор бизнес чи одоо улам илүү одоо томрох боломжтой гэсэн тийм best friend гэж ярьдаг шүү тийм. Өчигдөр хоёлаа ярилцж байгаа та энэ талаараас мэдээлэл өгмөөрөө байна гэж хэлжсэн тийм ээ. Ер нь одоо ганц нэг бас Монгол компаниуд аудитын шалгалтанд орж байгаа. За яагаад компаниуд аудитын шалгалтанд орох одоо тэр нөхцөлийг бүрдүүлчихэд байна уу? Юун дээр алдаа гаргаад байна? Юун дээр анхаармаар байна? За манайхан чинь яг одоо ирээд бас ингээд удаж штэ эхнээс ингээд бизнесүүд маань хөл гараа олж ийн бизнесүүд маань томорж ийн тэр хэрэгээрээ бас нөгөө асуудал нь томорж байгаа тийм ээ тэгээ урд нь яг ингээд гараараа буруу зүрийн бичээл өгчдөг байсан бол одоо бас тэгдэг үе өнгөрөөд байна тийм ээ эхнээс ингээд IRS-ийн аудитанд ороод байна. За юунаас болоод байгаа юм бэ? Аргагүй нөгөө IRS-ийн аудитор чинь одоо бас эдгээр чинь одоо AI хөгжиж ийн компьютер хөгжиж ийн тийм ээ одоо хитэн томьёо хөлгүүлээд одоо за ямар компани ингээд ямар буруу мэдээлэл өгөөд ирнэ гэдэг чинь ингээд шүгэд гаргаад ирнэ. Тэгэхээр манай компаниудаас нэлээ одоо өртөөд байна. Юунаас болж байгаа гэхээр яалтчгүй нөгөө санхүүгийн тайлангаа түрүү
жил юу гэж одоо хэлж өгснийгаа мартчихсан энэ жил одоо ингээд inconsistent одоо нөгөө зөрүүтэй яваад байгаа тайлангууд нь тэр чинь одоо шууд red flag болно тийм ээ. За тэгээд нөгөө хувь хүмүүсийн хувьд ч гэсэн бас нөгөө орлогоо бүтэн мэдээлэхгүй болохоор яг орлогоо заавал бүтэн мэдээлэх хэрэгтэй. Дутуу ингээд нөгөө мартцсан байдаг шүү дээ. Энэ тэнд 19 центр мартцсан явж байдаг тий. Тэгэхээр араас нь тэр чинь бас нөгөө ирээсэн бахан бичигнүүд ирнэ тийм ээ. Гол нь нөгөө санхүүгийн тайлангаа ингээд нөгөө хөтлөхгүй яваад байгаа болохоор зөв хөтлөхгүй яваад байгаа болохоор тэгэхээр зэрэг одоо эсвэл ингээд ялангуяа ингээд нөгөө growing компаниуд маань эсвэл нэгтэнтэй болох эсвэл өөрснөө нөгөө софтвер хэр одоо бас технологи аягүй сайхан хөгжиж байна шүү дээ тийм. Өөрснөө юм софтвер технологитой тэрэн дээр байгаа санхүүгийн мэдээллийг зөв оруулаад зөв ингээд consistent яваад яваад IRS-ийн аудит бас уурах магадaltaй шүү дээ тийм ээ. Тэгээд гол нь л одоо сахилгын бас санхүүгийн сахилга батаахгүй бол одоо жишээ нь tracking industry гэхэл тэднэрт чинь бас IRS чинь мэдээлэл байгаа шүү дээ. Нэг хүн биш одоо тэр чихэн industry ийм хүү мөнгө олж байгаа ийм хүү компани нэг ашиг нь ийм байх хэвээр зарлага нэг ийм хүү байх хэвээр. Тэгэхээр зэрэг бас заримдаа нөгөө зарлагын дэндүү өндөр байх юм уу тийм ээ. Жоохон inconsistent байгаад байвал мэдээж чи IRS-ийн аудитэнд өртөх хэрэгтэй юу эрсдэлтэй тийм. Тэгэхээр тэр хүмүүс би яаж зөвлөдөг вэ гэхлээр CPA хүн болохоор одоо IRS бол биднэрт бол CPA хүн болохоор тэр одоо аудитэнд асуудалд орсон компанийг бид нэр төлөөлж IRS-ийн очиж өмнөөс нь уулзаж уцтаж мөн өөр төлбөрийг ингээд хасгах одоо тэрэн дээр бас зөвлөгөө өгдөг байгаа тийм. Маш гоё тийм ээ. Өөрсдийн мэрэгжлийн одоо нягтлантай байх юм бол одоо ямар нэгэн асуудал тулгарлаа гэхэд тэрийг хууль ёсныхын дагуу өөрийнхөө биед төлөөлөгчийг явуулаад одоо асуудлаа бүрэн зөв зүйтэйгээр шийдвэрлэх бүрэн боломжтой болж байна гэж. Тэр нь болохоор зөвхөн CPA лицензтэй хүмүүс болон EA лицензтэй хүмүүс тийм зөвшөөрөл олгодог тийм. Түрүүн бас байр авах гэж байгаа хүмүүс хэрвээ байх юм бол CPA-ийн баталгаад бичиг гаргаж өгдөө гэх тийм ээ. Энэ бол бас аюулгүй чухал байгаа. Тийм хувь хүмүүсийн хувьд бол энэ хүн байшингаа төлөх чадвартай гэсэн одоо түрүү жилийнхэн татваруудыг харж агаад ийм бичиг хийж өгдөг. Тэгээд тэгвэл бас хурдан нөгөө байр авах гэж байгаа зээл нь хурдан бүтдэг гэх юм уу. Тэгээд loan officer ч гэсэн уцтаж одоо энэ бичиг хийж өгсөн үнэ үү гэдээ баталгаажуулдаг. Тийм болохоор хурдан зээл нь бас бүтдэг шүү тийм. Тэгээд энэ үед бол одоо монголчууд бүгдээр л тийм байртай одоос 1 2 2 3 4 5 байшинтай одоос одоо зөндөө болж шүү дээ. Тийм энд одоо ирсэн байгаа энэ олон бизнесүүдийн чинь цаана тийм ээ. Одоо том тэ зорилгууд бас угаасаа явж байгаа. Тэгэхээр чинь тэгэлгүй яах вэ? Жилээр тусмал одоо монгол хүмүүс маань амьдрал дээшиж гин, бизнес дээшиж гин, ам бүлийн тоо нэмэгдэж гин, энэ худалдаа намаа эрхэлж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж гин, тийм ээ. Тийм болохоор өнөөдрийн арга хэмжээ ч гэсэн энэ одоо их өргөн дэлгэр сайхан болж шүү дээ. Тэгээд энэ арга хэмжээ зохион байгуулсан танаа багийн хамт олон ч гэсэн баярлалаа. Аман бас нөгөө дараагийн одоо ажиллана гэдэг зэгцэрчлээ, бизнесийн зэгцэрчлээ. Одоо тэгвэл бас зөв аргаар татвараас яаж багасгах юм бэ? Зөв арга зөндөө байдаг шүү. За доош нэг 300 мянган доллараас дээш одоо орлоготой тэгээд бас нэлээд мөнгө татвар төлдөг бол татврын бас ингээд багасгах зөндөө гоё аргууд өгдөг шүү. Ачуудын аргууд тий одоо ягаад Дональд Трамп одоо Джеф Безос одоо такс төлдөггүй юм те бас янз янзын гоё нарийн ширийн аргууд байдаг шүү. Бас тэрэн дээр бас зөвлөгөө өгдөг байгаа тийм. Орлого хэрэгсэх аргаар биш зөв орлого хэрэгсэх тусам татвар төлөх тоо нэмэгдэн гэхдээ тэрийг хууль ёсны дагуугаар багасгах бүрэн боломж байгаа гэдэг мэрэгжлийн нартантайгаа уулзаад зөвлөгөө аваад өөрсдийнхөө ажлыг хийлгчүүд одоо аль талдаа зөв зүйтэй болох гэж байна. Гоё болж тийм шүү дээ. Тэгээ манай монголчууд маань бизнесүүдийн хүчиргүүд манай комьюнити хүчирхэг байна, гэр бүлүүд хүчирхэг байна тийм ээ. Тэгэхээр одоо монгол бизнесүүд болон хүмүүстэй бүгдээрэнд нь тийм ажил санхүү амьдралын бүгдээрэнд нь амжилт хүсье тийм. За хойж баярлалаа. Тийм ээ бас санхүүчний хувьд мэрэгжлийн хүний хувьд бас одоо хүмүүсийн бас олж харж чадаагүй байгаа юмыг бол ингээд яа харахгүй л одоо таны бизнесийн тийм гол түн шалтгаан нь шүү дээ. Тэгээд миний хувьд бас нөгөө Америкт нөгөө хувьцаат компаниудыг одоо Apple, Google одоо энэ том компаниуд аудит хийдэг компанид ажилладаг байсан. Тийм болохоор тэд нар ч гэсэн бас ингээд хөшгөний цаана нөгөө бас нөөхөн мануудаг байхгүй юу. Тэгэхээр очиж нөгөө нэг очиж шалгаж тэднэрээ санхүүгийн тайлбараа зөв гаргаж ийнү гэдгийг бас аудит хийжсэн болохоор тэгээд бүх нууц мэдээллүүдтэй бас харьцдаг байсан болохоор бас ерөнхий бол ингээд нөгөө ерөнхий юмыг бол ингээд тал талаас нь хардаг бай. Хууль ёсны дагуу бид нар одоо зөв тийм ээ орлогыг мэдүүлж зөв татвараа төлж зөв одоо хасалтыг хийх вэ гэдэг талаар мэрэгжлийн зөвлөгөө таны
Тэг ялангуяа нөгөө хувьцаат компаниуд бол нөгөө зөв мэдээлэл гаргаж иж хүмүүс итгэж мөнгөө хийж хувьцааг нь аавн тийм ээ. Тийм болохоор нөгөө нэг итгэлийн одоо өндөр шийн тулд хувьцаа оруулах нөгөө хувьцааны бизнесийг эрүүл байлгахын тулд бас ингэж явдаг. Тэгэхээр хувь хүн шиг бас л тэд нар чинь нөгөө нэг нуухай маа нөгөө хаалганы цаана ингээд нуух гэдэг болохоор тэрийг бас нөгөө make sure нөгөө зөв явж гэнэ гэдгийг бас баталдаг байсан болохоор тэгээд иймэрхүү яхаа олон талаас ингээд юмыг хартгал та бас тэгээд бас монголчуудаас ингээд зөв зөвлөгөө өгөх юмсан бас монгол бизнесүүд маань улам ингээд зөв яваасаа сайн явах тусам илүү зээсэнсийн зээл авч юм уу тийм ээ улам бизнес нь илүү одоо томрох юм боломжууд зөндөө гарч ирж штэ тэгээд ирээдүйд ингээд бүр Apple Google шиг том монгол компани гарч ирэх юм байна тийм 3-4 сар бас өөрийн чинь төлөвлөсөн бас нэг том арга хэмжээ бас Чикагогийн монголчуудыг Америкийн монголчуудыг хүлээж байгаа шүү дээ тийм ээ тийм 4 сард монгол эмэгтэйчүүд гэсэн чуулган болох гэж байгаа тийм тэгээд зохион байгуулагчийн нэгээр ажиллаж байгаа тэгээд бас монгол эмэгтэйчүүдээс би биендээ гоё урам өгөх би биенээс гоё тийм ээ inspiration авах одоо иймэрхүү маягийн тийм чуулган олгож байгаа тийм. За баярлалаа. Ямар ч гэсэн хувь хүнийхээ хувьд ч гэсэн community-ийн хувьд ч гэлээ байгууллагын хувьд ч гэсэн маш олон тодорхой зорилготой бас хийх олон ажилтай орж байгаа юм байна. Тэгээд танд амжилт хүсье. Тэгээд 3-4 сард болох чуулганаар бүгдээрээ дахин уулзъя. Чикагогийн болон Америкийн монголчуудыг бас тэр чуулганд хүрэлцэн өрөөрэй гэж урьж байна. Танд баярлалаа. За ингээд азаатаа анхаарлаа хандуулъя бүгдээрээ. Hello, what's your name? Diana. How are you today? Good, thank you. How about you? I'm good, thank you so much. So, what business are you here for today? I represent Commercial Capital Consulting Group. We're a finance company offers small business loans to entrepreneurs. Oh, I see. Can you explain a little bit more about exactly what you do, like more in detail? Absolutely. So if you're a business owner and you've been in business for at least 2 years and you're looking to grow, expand, purchase commercial real estate, we help you find a lender to provide you with a capital so you can grow from that. We work with a lot of different banks as well as SBA, Small Business Administration, and other private funds in order to supply you the best available capital on the market at a better rates that we currently have. Okay, I see. So, how are you liking this event so far? Like, is it meeting your expectation? Is it like a little bit not so good, or what do you think about it so far? I want to thank American Family Insurance for inviting us here, and this is an amazing event with great outcomes. So many people who showed up, a lot of business owners, a lot of hardworking individuals. I've met a lot of different businesses today, and we've had some very good financial educated conversation. I look forward to more events of this size and this type. Okay, I see. So, will you be coming next year or no? What do you think about it so far? Yeah, I would love to be invited, and I absolutely plan on coming next year. I hope we have more events sponsored by Mongolian Business Council of Chicago before next year. This is a great opportunity to get to know the community and to help other small businesses. Yeah, absolutely. So it's just like a question that I've been asking, but have you like walked around, or are you just like sitting on the boat? I've met a lot of familiar faces that we work with. We get together in order to help the community. There's so many new businesses that have been established for the past year. It is so nice to see the community kind of reviving itself with so many opportunities. I see. So, personally, like as like an individual, are you liking this event so far? Are you like loving it, or the traditions and everything else? Like, how is it going for you? I love the event. I love the event because it provides the look at what type of businesses the Mongolian community has. It also provides the opportunity to build stronger relationship, community-based businesses around us. Yes, absolutely. So, is there anything that you would like to improve next year, like as like an individual or like a business owner, or something that you want the Mongolian MBCC to like improve the event? I think we should have more events like that, not just annually, but maybe quarterly, where the businesses come together, maybe a little financial education on support, and maybe we can look into inviting other communities, not just Mongolian community. There's a big Kyrgyzstan, Ukrainian community. We're all neighbors. We're all here to help each other. Yes, absolutely. So, I'm so sorry. I'm like a little bit nervous, but
have you walked around yet, or have you looked at the other like products or anything else like that? Are you enjoying it? Yes, we've walked around, we've met amazing individuals, we tried the amazing food sponsored by Nomads. It was delicious. So every business has a story, and it's amazing to get to know one of them. Yes, absolutely. So anything else that you would like to add before we end the conversation today? No, I want to thank everybody for inviting us to be here, and I wish we can meet on other occasions in support of each other. Yes, absolutely. So was there anything that you would like have a little bit of regret or no? No regrets here, no. Okay, thank you so much for your time, and let's go back to our main stage. Thank you. За биднэртэй хамтарч ажиллаж байгаа Занаа охиндоо Заяа охиндоо маш их баярлалаа. Ингээд бидний өнөөдрийн үйл ажиллагааг дэмжин оролцож байгаа Чикаго хот орчмын одоо бизнесийн байгууллагын төлөөлөгчид болоод бид Чикагогийн одоо бусад жижиг хотын бас төлөөлөгчнөр манай өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн байгаа гэдгийг бас энэ интернетийг үзэж байгаа дэлхийн нийтэд тархан байгаа монголчуудтай хэлэхэд таатай байна. За гэртээ суугаад одоо нэвтрүүлгээ үзэж байгаа, лайв үзэж байгаа монголчууд мань гэсэн энэ өдрийнхөө арга хэмжээнд бас өргөн дэлгэр сайхан оролцоорой. Арга хэмжээ маань 2 өдөр болох гэж байгаа учраас одоо өөрсөндөө хэрэгтэй байгаа цагаан сарынхаа одоо бэлтгэлд хэрэгтэй байгаа зүйлүүдээ Монгол бизнесүүдийнхаа одоо зарж байгаа худалдаа 8-аас хөрөнгө оруулалт хийж ирж худалдан аваарай. За ингээд баярлалаа. За одоо би үзэгч та бүхэнтэйгээ энд хүрэлцэн ирсэн байгаа монголчуудтай бас нэгэн одоо эрхэм зочныг танилцуулах гэж байна. Өнөөдрийн арга хэмжээний бас нэгэн одоо хүндтэй ерөнхий спонсорын үнийг Занагийн насан дэлгэр маань Чикаго хотод одоо 20 гаруй жил ажиллаж амьдарч байгаа Lake County, DuPage County, Cook County-гийн шүүх хурлын орчуулагчаар олон жил ажилласан одоо монголчуудынхаа бас хэрэгтэй үед нь өөрсдөө мэдлэг мэргэжлийн дагуу маш гой тодорхой гоё зөв орчуулга хийж өгч байгаа шүүгч, хуульчийн өмгөөлөгчийн одоо туслах орчуулагчаар бас ажиллаж байсан. Чикаго хотын цагдаагийн газар бас ажиллаж байсан. Одоо ийм гоё залуу эмэгтэй үзэгч та бүхэнтэйгээ уулзах гэж байна. За яг өнөөдөр бол харин бид хоёр эрүүл мэндийн даатгалын тухай зөвлөгөө бас тодорхой хэмжээний танилцуулгыг та бүхэнд хүргэх гэж байна. За хүн болгон одоо төрөл бүрийн янз бүрийн эрүүл мэндийн даатгалтай байгаа хэдий энэ дээр юуг анхаарах хэрэгтэй юм бэ? Хичнээн төрлийн даатгал байдгийн бэ гэдгийг та бүхэндээ хэлнэ. Хэрвээ яг одоо энэ дотор явж байгаа хүмүүс дотор эрүүл мэндийн даатгалтай чи холбоотой ямар нэгэн асуудал байвал шууд хүрээд ирээрэй. Микрофон нээлттэй байгаа шүү гэдгийг уламжлая. За ингээд манай насан дэлгэр бол Mainline Benefits эрүүл мэндийн амь даатгалын эйжентээр 4 жилдээ ажиллаж байгаа. Тэгэхээр миний одоо анхны тань тавих асуулт гэвэл за ерөнхийдөө эрүүл мэндийн даатгалын хичнээн програмд хуваагддаг юм бэ? Энийг хүмүүс маань жоохон бодлоод авчих байх. Энэ дээр та одоо яриагаа эхлэеч. За тэгээд юун төрөнд намайг өөр завчирж ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Өнөөдрийн үйл ажиллагаа үнэхээр сайхан болж байна. Улам өргөн дэлгэр болдог болсон байна. Үнэхээр бахархав штэ. Ерөнхийдөө бол улсын Америкт байгаа бүх эрүүл мэндийн даатгал бол 3 програмд хуваагддаг байгаа. 3 том програмын нэг нь бол улсын програм, нөгөөх нь бол мужийн програм, нөгөөх нь бол хувийн програм гэж 3 том програмд хуваагддаг байгаа. Улсын програмын дотор 2 програмд дотор жижиг саб лиз болоод өөрчлөгддөг. Тэр нь бол дээр нэг 65-аас дээш настай хүмүүс ихэвчлэн, нөгөөх нь 65-аас доош настай хүмүүсийн эрүүл мэндийн даатгал гэж 2 хуваагддаг. 65-аас доош настай хүмүүсийн эрүүл мэндийн даатгалд манай монголчууд ихэвчлэн оролцдог байгаа. Энэ нь бол Obamacare гэдэг нэрээр бол алдартай. Нөгөө мэдэгддэг нэр нь бол Marketplace гэдэг нэрээр алдартай. Яг одоо эрүүл мэндийн даатгалын эйжентүүдийн нэрэнд бол энэ бол Affordable Care Act гэдгээрээ бол алдартай байдаг байгаа. Нөгөө 65-аас дээш настай эрүүл мэндийн даатгал бол ихэнх хүмүүс нь 65 хүрчээж авдаг. Энэ нь бол Medicare. Medicare бол өвчтөе хүмүүс болон эсвэл өндөр настай байж Medicare-ийг авдаг. Medicare хүмүүстээ Medicaid-тэй маш их одоо андуурдаг. Тэр андуурд манайхан бас сайн анхаарал тавь тий. Medicaid гэдэг манайхан бол их жоохон андуураад байдаг шүү. Одоо энд аюул гой тайлбар өгөх гэж шүү. Тийм Medicare бол 65-аас дээш настай болон өвчтөе хүмүүст олгогддог улсын програм. Medicaid нь бол мужийн програм буюу энэ бол халамжийн програм. Халамжийн програм нь бүх насны хүмүүст зориулагдсан байдаг.
60 хэдэн настай байх нь хамаагүй Medicaid бол халамж. Нөгөөх нь бол хувийн програм. Одоо манайхан донд хамгийн их мэдэгддэг зүйл нь бол group insurance, ажилласаа авдаг group insurance-үүд бол хувийн програм руу ордог. Мөн бидний дунд нэлээд тархсан зүйл бол North-Shore эмнэлгийн одоо clinic member болохыг бол хүмүүс маш сайн мэддэг. Энийг бас даатгал гэж андуурдаг. Энэ бол тухайн эмнэлэгт үзүүлж болох эрхийн clinic membership буюу энэ нь бол хандивын сан. Хувь хүмүүсийн эмнэлэгт өгсөн одоо хандив дээрээс үүссэн сан байдаг байгаа. Мөн хүмүүс яаж тэр хувийн даатгалыг авч болдгоо гэхээр зарим хүмүүс бол Obama Care-т бол дургүй байдаг. Яа тэгэхээр дараа нь татвар төлөх үед нөгөө орлогоо бага гэж хэлээд нөгөө маш их өндөр хэмжээний хөнгөлөлт авсан байдаг. Тэгээ буцаан олгодог учраас төлөхөөс өөр аргагүй байдаг. Хүрдэг учраас тэрнээс нь одоо Obama Care-т бол анхээр дургүй байдаг. Тийм хүмүүс яах вэ гэхээр хуваараа шууд тухайн компани руу холбогдоод авч бас болдог байгаа. Тэрэн дээр нь бас би тусалдаг. Бүх салбар дээр нь би тусалдаг байгаа. Medicaid-д бол халамж учраас мод шийдвэр гаргана. Тэрэнд нь бол би 100% тусалдаг. Үн төлбөргүйгээр. Ер нь хүмүүс эрүүл мэндийн даатгалтай мууч болгоо өөр ингэсэн нөгөө хуультай дүрмтэй даатгалын өөр нөхцөлүүдтэй компаниудтай байж байгаа тийм ээ. Дижитал хүмүүс маань энд амьдарч байгаа амьдралын ихээр өөр хот мууч руу шилжсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалыг тухайн мужтайгаа хамааралтайгаар солих шаардлага гардаг. Гэтэл энэ дээр та тусалж чадах уу? Тэрэн дээр бол манай компани бол 100% туслаж чадна. Яа гэвэл манай компани 50 нийтдээ Америкт байгаа нийт бүх 50 мужид бол лицензтэй. Нийтдээ бол 10 гаруй одоо офистой улсдаяар 300 гаруй эйженттэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа учраас та хаашаа нөөсөн ч бид нар танд одоо 100% туслаж чадна гэж би хэлж чадна. Эрүүл мэндийн даатгалын маш олон компаниуд байж байгаа. Тийм одоо амь даатгалын маш олон компаниуд байж байна. Гэтэл яг танай одоо mainline benefit-ийн бусад даатгалын компаниудаас ялгарах хамгийн онцлог нөгөө хэрэглэгчид өгж байгаа хамгийн үнэтэй одоо үйлчлэл юм юм. Яг энийг л танд хэрэгтэй гэсэн онцлог. Тэгэлгүй яах вэ? Ерөнхийдөө брокер хүнд бол бүх access бол байдаг. Одоо яг бүх плануудыг сонгох одоо эрх нь бол байж идэг. Манай компанид бол нийт одоо олон нийтэд маш түгээмэл байдаг. Одоо танигдсан компаниуд бол бүгд бол ихэнх нь бол байгаа. Тэгэхээр бидний одоо танд өгч чадах зүйл юу вэ гэвэл үн төлбөргүйгээр таны амьдарч байгаа нөхцөл байдал болон таны амьдарч байгаа оршин суугаа газарт чинь бүрэн байгаа available плануудыг болвол хооронд нь харьцуулж өгөөд таны яг эрүүл мэндтэй чинь холбож ирж байгаад аль план нь дээр вэ гэдгийг бид нэр сонгож өгч нь бол тусаж өгч чадна. За баярлалаа. Бас эрүүл мэндийн даатгалын хажуугаар хэрвээ боломжтой зарим нэг хүмүүс одоо шүүх хурлын, тийм ээ шүүгчийн, өмгөөлөгчийн орчуулах хэрэгтэй бол хоёроо тань хандаж болох уу? Над дээр орчуулгаар бол би орч явж гэж чадбална. Зав чөлөөтэй байх юм бол одоо яг open enrollment дууссан байгаа. Тэгээ миний зав чөлөө бол ер нь байгаа. Надад ерөнхийдөө 7 хоногийн өмнө хэлэхэд одоо би яаж хийж байгаа цаг гаргаж өгч болно. За ингээ маш их баярлалаа. Өнөөдрийн бас энэ арга хэмжээнд бас спонсороор оролцож өөрийнхөө чадах мэдих зүйлээр монголчуудтай одоо open сэтгэлээр ингээ туслахад бие бэлэн байгаа шүү гэдгийг бас энд байгаа бас хөрцөө ирсэн монголчууд болоод бас энэ интернетээр үзэж байгаа монголчууд минь таньдас хамт байх гэж бодож байна. Тэгээд танд баярлалаа. За баярлалаа. Тэгээд эрүүлийн сайн сайхны хүсье өрөө, ажлын амжилтыг хүсье өрөө, сар шимдээ сайхан шимлээрээ. За баярлалаа. Та бүгдэнд ч бас баярлалаа. За баярлалаа. За үзэгчдээ бүгдээ анхаарлаа. Манай Азия охин юу шилжүүлээрээ. Okay, hello. Can I get your name? Yeah, Peter. Peter? Okay, and what is your name? Hi, I'm Anar. Okay. So let's start with you. So are you a business owner or are you here? So we are here representing the Koei Korean #1 water purifier. So really happy to participate in this expo today. Yeah. Okay. Thank you. And are you here as a business owner or what? No, I'm here supporting my girlfriend. Okay, Yeah. that is really sweet of you. Okay, so a question that I'm gonna propose to both of you is, how are you guys liking this event so far? Is there anything that you wish that the MBCC has done differently, or anything that you have had done differently to make this experience a little bit more greater for you?
So yeah, it's really grateful, and I really appreciate the MBCC holding this event for us. And this is our traditional holiday, so I really appreciate that everyone is participating in here, and you as well. You're volunteering in here. Yeah, it's a lot of for us to celebrate in the Lunar New Year. Yeah, it's a big event. Yes, absolutely. And what about you? Yeah, I'm a first timer and I'm really enjoying it. I like that it's all different types of businesses. Makes it interesting to walk around and see what everybody's doing and the different types of offerings. So yeah, it keeps it very interesting. Yes, absolutely. So are you guys like personally, as like not as like a business owner or like a supporting, as a personal individually, are you guys like liking this event so far? Like, yeah, I really enjoy the events. You know, they have a lot of different the vendors and a lot of traditional food and sweets, and I really enjoying the event. Yeah. And what about you? Yeah, you can tell the Mongolians take a lot of pride in their businesses and just networking together. And it's a really good crowd. So yeah, I think it's perfect size. It's not too big you get lost, but there's a lot here to see. So yeah, I really like it. Okay. Yeah, absolutely. Okay. What is like a little bit of a booth or like anything, a product that you have seen today that you like so much? Yeah, there's a lot of handmade products in here, but especially from the Mongolia. I saw that that's the little, I don't know how to say, handmade toy. It's bringing from the Mongolia, and then like they got plushies, I think. the flashy, and I love that they're I think all of the money and goes back to Mongolia and volunteer donating to the facility. So I really appreciate that one as well. Yeah. Okay, absolutely. And what about you? Well, of course, I like my girlfriend, Una Johnson's, Berkshire Hathaway Stark Realty, their, her booth and what they're doing. But I mean, there's everything from I like looking at the paintings down here. There's like timely tax assistant here. Yeah, good time of year for them to be here. So yeah, just lots of cool stuff. Okay. Yes, absolutely. So, is there anything that you wish like there was a little bit of different, or like that you guys wish to improve next year's event, and how? What are you doing? Actually, it's perfect for me. It's perfect. Yeah, the place is wonderful, and everybody is in here, and kind of reunion everyone, and it's really happy to seeing all of the Mongolians in here. Yeah. Yes, absolutely. And what about you? Yeah, I would say just get the feedback from all the different types of businesses, which ones we're getting a lot of people coming by, and then maybe next year inviting even more of those types of businesses. But no, I like the diversity though. Okay. Yeah. Okay. Thank you guys so much, and let's go back to the main stage. За өнөөдрийн бас арга хэмжээнд уран бүтээлээр оролцсон залуу бүжигчид, бие чадан дөрвөлнгийн сурагчид, за морин хуурч, Көмөж отгоогийн бас залуу аяаслаг уран бүтээлчид, айдууныхаа дээжийг өргөсөн бураадын дуучин, үүний бас урлагийнхаа арга хэмжээр зохион байгуулсан пианист, хулан настаа бас маш их баярлалаа гэдгийг бас хэлмээр байна. Ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ маш их баярлалаа. Худалдаагаа сайхан хийгээрэй. Энд ирсэн Монгол ахын дүүсээ минь юу сонсон 9 цагаан хүсэл нь тэтгэлчлэн бүтэх болтугай. Баяртай.